хуралдаа эхлэхэд бэлэн болоод байна. Манай панел хэлэлцүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Монгол Улсын зам тээврийн сайд Дэлгэр сайхан. Улсын их хурлын гишүүн Ганбаатар. Их хурлын гишүүн Мөнх Баясгалан. Мөн Улсын их хурлын гишүүн Сэдорж. Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал Наран цогт. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа зөвтгөлтөн техникийн ухааны доктор их хурлын гишүүн асан тогтохгүй хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн манай говийн бүсийн хөгжил хэлэлцүүлэг маань бүс чөсөн хөгжлийн үндэсний бодлогын баримтчгийн хүрээнд явагдана. За тэгээд асуултынхаа хариулах дараалал хэдүүлээ тогтжээ. Дэлгэр сайхан сайд, Ганбаатар сайд, Мөнх Баясгалан гишүүн, Сэдорж гишүүн, Наран цогт захирал, тогтох судлаач гэсэн энэхүү суусан дараалалаараа явъя. За хамгийн ихний асуултыг би сая ерөнхий сайдын илтгэлтэй холбогдуулаад зам тээврийн сайд Дэлгэр сайхнаас асууя. За эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хангахад энэ тээврийн дэд бүтцийн асуудал өөрөө чухал ач холбогдолтой байгаад байна. За дээрээс нь сая засгийн газраас баталсан 14 мега төслийн үйл ажиллагааны бараг 30 орчим хувийн зам тээврийн салбартай холбогдоод байгаа. Тэгэхээр энэ тал дээр зам тээврийн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар та мэдээлэл өгөөч. За баярлалаа. Өнөөдөр бас энэ торон цугларсан манай говийн бүсийнхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бүсчилсэн хөгжлийн чуулган болж байна. Тэгээд тэр дундаа манай говийн бүсээрээ хийж байгаа учраас энэ одоо хэсэгт говийн бүс хийж байна. Ялангуяа засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн ихэнх нь одоо говийн бүст хийгдэн. Тэр дундаа одоо говийн бүсийн 4 аймаг болох Дунд говь, Өмнө говь, Говь Сүмбэр, Дорн говь гэсэн энэ 4 аймагт одоо үндсэндээ мега төслүүдийн 50 шахам хувь хийгдэн. Бид одоо дид үсгэхээсээ илүү боловсруулах үйлдвэр, бомтын холболт, одоо өөрөөр хэлбэл эрчим хүч гэдэг ингээд энэ 14 төслийн бараг 50 шахам хувь нь энэ говийн бүстэй байгаа учраас энэ дундаас миний төрөний одоо хэлдэг дид үтсийн салбар ялангуяа надаас суусан дид үтсгүйгээр одоо ямар ч том бүтээн байгуулалт хийх боломж байхгүй. Дид үтсийн салбарт бол 3 асуудал орж байгаа. Нэгдүгээрт авто замын асуудал. Авто зам бол тэр дундаа бол говийн бүсэд энэ одоо эх 4 жил илүү одоо тавигдана гэдгийг би бас сая панелистээр сууж байхдаа хэлсэн. Ялангуяа бид Монгол улс тэр дундаа Монголын говь Монгол улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1%-ийг үрдүүлж өгдөг. Тийм ч учраас бол бид нар дид үтсээ хамгийн түрүүнд говийн бүс рүү татах ёстой. Нэгдүгээрт бол миний түрүүний хэлдэг хам богд цогццээ. Тэгээд мандлай, үлзийт, мандалговь одоо энэ өшигтийн хөндий гэж бид ярьдаг одоо аж үйлдвэрийн том терминалууд тээвэр логистикийн төв байгууллага учраас энэ рүү одоо энэ хамгийн том дид үтсээ татна. Өөрөөр хэлбэл 4 игнэ 2 урсгалтай 100 тонны даацтай ийм замуудаа тавина. За энэ бол миний түрүүний хэлдгээр 2 их усүрээс байгаа. Улаанбаатар хот талаас буюу Мандалговь хүртлээ бол Дэлхийн хөгжлийн банк буюу Азийн хөгжлийн банкаар санхүүжигдэн гэж бид үзэж байгаа. Өмнө говь талаас бол бид энэ сая аж ахуйн нэгжүүдийг нийгмийн салбарт оруулж байгаа одоо хөрөнгө оруулалт хэрвээ одоо том хөрөнгө оруулалт хийвэл татвараас 1% хөнгөлнө гэдэг юм хууль баталсан учраас энэ том уурхайнуудаас орж ирэх 1%-ийн одоо юугаар дүнгээр нь тооцоход бол маш их олон тэрбум нэг ихэд шухуу төгрөг орж ирэхээр одоо тооцогдож байгаа учраас энэ мөнгийг бид нар бол өмнө говь талаас дид үтсийн салбарт оруулнаа гэж бодож дутсан их усүрийг бол аль болохоор бид нар төр хувийн хвшлийн хүрээнд мөнгө олох одоо тийм боломжтой зам болгох ийм хэлбэрээр энэ одоо том замаа шийднэ. Хоёр дахь зам бол түрүүний миний хэлдэг замын үүд, сайн шанд, чойр тэгээд дээшээ бол одоо баг хангай тэгээд энэ өшигтийн хөндий гэсэн нийтдээ 720 км зам байгаа. Энэ замыг бид төр хувийн хвшлийн түншлэлээр барина гэж тооцож байгаа. Эндээс ямар нэгэн гадны их усүр авах боломж байхгүй. Тийм одоо даацч Монгол улсад байхгүй. Энэ замыг яагаад гадныхан сонирхож байгаа мөртлөө зэрэг
Энэ замаар импортын болон экспортын хоёр талдаа маш их хэмжээний ачаа явж байгаа учраас гадна дотны хөрөнгө оруулагчид энэ замыг сонирхож байгаа. Тэгэхээр цаашдаа гадна дотны хөрөнгө оруулагчдад бид төр хувийн түншлэлийн хуулийн дагуу энүүгээр одоо барина гэж үзэж байгаа маа. За 3 дахь зам бол та бүгд мэдж байгаа. Говь сүмбэр буюу одоо мандалговь 10 хэргээд энэ хэвтэ тэнхлэгийн төмөр зам улсын төсвөөр одоо өнгөрсөн 24 онд эхлүүлсэн. Энэ зам бол аль болохоор улсын төсвөөр 3 жилийн хугацаанд аль болохоор барьж, богино хугацаанд барьж дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл энэ замыг барьсан гол шалтгаан бол энэ замын дээрээний боомтоор 21 аймгийн аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүн, хувь хүний ачаа бараа, барилгын материал орж ирж Улаанбаатар хотод орж ирж задардаг байсныг болиулж, говь сүмбрээсээ урд хэвтэ тэнхлэгээрээ 10 ихээр орж баруун аймагт задардагаар ийм одоо зохион байгуулалтаа хийж байгаа учраас энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Өнгөрсөн жилд бол маш бага мөнгө тавигдсан. Дараа одоо энэ оныхто ч гэсэн бас тийм их сайн мөнгө тавигдаагүй учраас говийн бүсийн одоо гишүүтэйгээ нийлж хагаад энэ одоо 3 жилд нь хувааж энэ мөнгийг тавиад дуусгана гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлье. Миний одоо хамаарах одоо зүйлүүд энэ байна. Хоёрдугаарт нь бол мэдээж манай салбарын хэмжээнд агаарын тээвэр хамаарагдана. Тэгээ говийн бүсэд бол агаарын тээврийн гол одоо асуудал бол мэдээж одоо өмнө говь аймаг гадны хөрөнгө оруулалт ихтэй. Дээр нь аялал жуулчлалын хамгийн гол бүс нутаг учраас дөрвсөн онгоцны буудлыг бид төр хувийн хвшлийн түншлэлээр барина гэдгийг бол энэ одоо бусад гишүүдтэйгээ би харилцан одоо зөвшөлдсөж одоо байгаа. Тийм учраас энэ хэлбэрээрээ бас улсын төсөвт суух хаа гэж бодож байгаа. За 3 дахь нь бол мэдээж төмөр замын асуудал хамаардаг. Би түрүү ярьсан Монгол улс одоо төмөр замаараа бол дэлхийд хамгийн хоцрогдсон одоо улс болж хувирсан. Сая одоо бүгд найрамдах хятад улсад болсон тээврийн одоо форумд очиж оролцоход Монгол одоо дэлхийн одоо зорчигч тээврийн одоо галт тэрэгний хурд бол 350-аас 400 км цагийн хурдтай болсон байна. Ачаа тээврийн одоо галт тэрэгний хурд бол 100-аас 150 км болсон байна. Дээрээс нь одоо жингийн таталт бол 10,000-аас 20,000 тонн болсон байна. Гэтэл өнөөдөр бид бол 49 онд барьсан энэ төмөр зам маань бол шаардлага хангахаа нэгэнд болжээ. Энийг бол одоо бид нар одоо бүгдээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо өнөөдрийн байдлаар манай Улаанбаатар төмөр зам хэдийгээр одоо үүргээ сайн биелүүлж 75 жилийн хугацаанд Монгол улсыг өдий зэрэгтэй болгосон ч гэсэн одоогийн байдлаар бол ердөө 30-аас 40 км цагийн хурдтай 3,000 тонн одоо ачаа татдаг хүчин чадалтай ийм зам болсон. Тийм учраас бид дэлхийн хөгжил байтугайгаас хоцорсон учраас энэ зам дээр гол анхаарлаа тавьж байгаа. Тэгэхээр энэ замыг барихад бол 3 тал хамтарч ялангуяа 2 хөрштэйгөө энэ замаа ямар нэгэн асуудалгүй холбохын тулд 3 хөрштэйгөө ижил тэнцүү 33 34 гэсэн ийм одоо хувь эзэмшиж хамтдаа энэ төмөр замаа барихаар шийдвэрлэж байгаа. Энэ талаар бол сая одоо ерөнхий сайд маань Шанхай хамтын ажиллагааны орнуудын ерөнхий сайдны уулзалтан дээр 2 хөршийн тэргуунд саналаа илэрхийлсэн. Одоо цаашаа их ажлын энэ говийн бүсийн гишүүд бид нар хамтарч хийнэ. Тэгээд төмөр замын босоод инглэг бол ямар ч гэсэн Монгол улсын ирээдүйн хөгжил дээрээс нь транзит ачаа явах ийм одоо гол зам учраас энийг одоо бид цаашаа хийнэ гэдгийг бас эндшин хэлье. Баярлалаа. За дэлгэр сайхан сайдад баярлалаа. Түрүүний тогтоосон асуултын дарааллын дагуу Ганбаатар гишүүнээс дараагийн асуултыг асууя. За та говийн бүсээс сонгогдсон гишүүдийн нэг. За тэр дундад Орногов аймгийн орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр нэлээд ажил санаачлаад хийж хэрэгжүүлэхээр зориод явж байгаа. Тэгэхээр таны ярьдаг тэр орон нутгийн бие даасан байдлыг хөгжүүлэх чиглэлд бүс нутгийн хэмжээнд тэр дундаа говийн бүсэд ямар арга ажиллагаагаар одоо шинэ санаачлагыг нэвтрүүлвэл илүү зохимжтой байх юм бэ? За баярлалаа та бүхэндээ энэ өдрийн минь дэвшүүлье. Тэгээд ерөнхийдөө орон нутгийн бие даасан байдал, орон нутгийн санаачлагын тухай асуулт байна гэж ойлгож байна. 2025 оны
улсын төсөв хэлэлцэж явах үед бол одоо үндсэндээ Монгол улсын 21 аймагаас нэг 4-5 аймаг л бие даасан төсөвтэй. Бусад 16 аймаг бол улсын төсвөд хараат бус хэвээрэл байна. Аль 2008-аас 2016 хооронд 8 жилд Орон нутгийн аймгийн удирдлагаар ажиллах тэр цаг хугацаатай одоо ч яг хэвээрээ байхгүй орон нутгийн бие даасан байдал. Тэгэхээр энд 2-3 зүйлийг гэж цааш та анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт хууль эрх зүйн орчин өөрөөр хэлбэл орон нутгийн бие даасан байдал дээр бид нэлээд сайн анхаарч өгөх ёстой. За хоёр дахь зүйл бол одоо байгаа хуулийн хүрээнд бие даах боломжууд байгаа. Орон нутаг өөрсдөө санаачлагтай ажиллах ёстой. Ялангуяа 100-аас дээш хүн амтай орон нутгийн төсвөн сүүлийн 3 жил ашигтай ажилласан бол одоо орон нутгийнхаа томоохон дэд үтцийг төрттэй хамтраа төр хувийн хвшлийн хүрээнд концессор бүтээн байгуулалт хийх ажлыг бол одоо Монгол улсын төрөөс дэмжиж байгаа ийм хууль эрх зүйн зохицуулалт бол бий болчихсон. За нөгөө талаас бондын асуудал байна. Тэгэхээр төсөв нь бас ашигтай ажилдаг ийм аймагуд дээр бол одоо бонд гаргаад өөрсдийнхөө шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг бас шийдэж болж байгаа. За гурав дахь асуудал бол одоо бидний яриад байгаа энэ бүсчилсэн хөгжил. Энэ бүсчилсэн хөгжлийн чинь гол агуулга нь одоо жишээ нь манай говийн бүстэй гэхэд өмнө говьд орон говь хоёр хамтдаа дунд говь говь сүмбэртэйгээ хамтдаа хөгжих гэсэн агуулга байхгүй юу? Энд чирээсөө тухайн бүс нутагтаа ямар боломж байгааг бүрэн дүүрэн ашиглаад магадгүй одоо хэлийн бүсийнхээ хувьд манайх одоо зах зээл дээр өмнөд хөршийн зах зээл рүү ч гарыг гэдэг юм уу? Ер нь өөр ямар олон нийт одоо орон нутгийн санаачлага байхын энэ бүгдийг л ашиглавал орон нутгийн бие даасан байдал төсвийн зөвхөн төсвөөс хараат бусаар тэр концессн байна уу, бонд нь байна уу, олон улсын төсөл хөтөлбөр нь байна уу, бүсчилсэн хөгжлийн бодлого байна уу? Бид энэ хүрээнд ажиллах боломж илүү болсон гэж хувьдаа харж байгаа. Тэгээд яг орон нутгийн бие даасан байдал нутгийн өөрөө удирдах ёсны засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиуд өөрчлөлт оруулахаар зүйлүүд бол байгаа гэдгийг бас энэ ширмгэлье. Баатар гишүүндээ баярлалаа. Орон нутгийн бие даасан байдлын талаар бас маш их хүндэж ярьдаг. За мөнх баясгалан гишүүнээс одоо сүүлийн үед хамгийн их ярьж байгаа говийн бүсийг усаар хангах асуудлын талаар тодруулмаар байна. За засгийн газраас баталсан 14 мега төсөлд орхон анги хэрлэн тоонод ус дамжуулах хоолойн асуудал яригдсан. Тэгэхээр магадгүй энэ төслийн өгөөж нь говийн бүстэй хэрхэн холбогдох юм? Дээрэс нь яг энэ говийн бүсийг усаар хангах асуудал ямар тооцоо судалгаа байгаа та их хурлын гишүүн тэр дундаа говийн бүсийг төлөөлж байгаа гишүүний хувьд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ? За баярлалаа. Эхлээд орхон анги хэрлэн тоон усны төслийг ярихын өмнө баг зэргийн тайлбар хийх хэрэгтэй. За жишээ нь Монгол улс нэгэнт бүсчилж хөгжөхөөр шийдвэрлээд анхны парламент, анхны одоо засгийн газрын мөрийн хөтөлбөр 2025 оны хөгжлийн хөтөлбөрийг одоо бид нар батлаа явуулж байна тийм. За энд бол одоо манай Монгол улсын байгаа нөхцөл байдал бол 95% орлого уул уурхайгаас олж байгаа. За энэ дотроос засгийн газрын 14 мега төслийн 6 нь говийн бүсэд хэрэгжинэ. За бомб, зам, одоо уул уурхай, цэвэршүүлэх үйлдвэр, нүүрс боловсруулах, зэс айлуулах гэл бүх том үйлдвэрүүдэнд говийн бүсэд хөгжинэ. За дээрэс нь манай говийн бүсэд бүх стратегийн том ордууд байна. За 5 бомбт байна. Дээрэс нь одоо нүүрс тээврийн ачаа гарч байгаа бүх барааны эргэлт байна. Дорн говь, өмнө говь аймаг бол одоо 10 тэрбум, өмнө говь аймаг бол 1 их 87 тэрбум төгрөгийг улсын төсөвт одоо төвлөрүүлэх орлогоор өгж штэ. За энэ бүхнийг хараад үзэхээр Монгол улсын ирээдүйн хөгжил бол яалтч байхгүй говийн бүстэй холбоотой. За тэгэхээр энэ их аж үйлдвэр, энэ их хөгжлийг бид яаж хийх вэ гэхээр дэд бүтцэн миний бодлоор ус. 2030 он гэхэд говийн ус ачааллаа даахгүй. Энэ их үйлдвэрүүдийг байгуулж барахгүй, хүн мал нь ундны усгүй болно. Ийм нөхцөл байдалд орсон. Тийм учраас Монгол улсын урт дунд хугацааны бүх хөгжлийн бодлогууд дээр энэ говийн ус төсөл байгаа. Хэрлэн тоон, орхон говь. За яг одоо бид нар улсын төсөв хэлцэж байгаа 2025 оны одоо Монгол улсын хөгжлийн хөтөлбөрт хэрлэн тоон, орхон анги төслийг хэрэгжүүлэх ёстой гэдээ орцсон байгаа. За 24 оныг дуусгахад 2 том төслийн тезүүд дуусна гэж
тооцсон байсан. За 24-өөс 27 оны хооронд барилга угсралтын ажил явагдана. 28 онд дуусна. Нийт төсөв нь 4.9 их 80 төгрөг. Гэхдээ энийг бол улсын төсөв даахгүй төр хувийн хвшлийн түншлэлээр хийнэ гэсэн байгаа. За тэгээд дахиад ингээд судалгаанууд хараад үзэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд унтны ус нь эрдэсжилт ихтэй хүнд бол одоо эрүүл мэндийн шаардлага хангахгүй ус Дорн говь, Өмнө говийн нутагт байгаа. Энэ бол батлагдсан. За дээрэс нь говийн ус бол нөхөн сэргээгдэхдээ маш удаан 10,000, 30,000, 1 сая жилийн дараа гүний ус нь нөхөн сэргээгдэх боломжтой. За хурд үндэсний чийгшилт бас энийг нөхөж чадахгүй. Тэгэхээр бид нар гадаргын усыг зайлшгүй говьд авчрах хэрэгтэй. Ер нь Монгол улс цаашаа хөгжихөл юм бол хөгжил гэж бодож байгаа бол энэ төслүүдийг авчрах хэрэгтэй. Тэгээ энэ төслийг авчирснараа зөвхөн уул уурхай одоо ингээд баяжуулах үйлдвэр бариад энд зарцуулагдана гэж байхгүй. Дээрэс нь бид нар говьд аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Газар тариаланг хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Монголд жуулчид Монголын говийг үзэх гэж ирдэг. Жуулчдын бараг 80% нь Монголын говь руу очдог. Тэгэхээр бид нар усгүй бол жуулчдыг аятай дугтай байлгах, аялал жуулчлалыг хөгжүүлж чадахгүй. За тэр ундны ус нь алдагдж байгаа мөн гадаргын ус татарж байгаа улс аймагуудын тоонд Хинти, Өвөр хангаа аймагуд бас орж байгаа. Тэгэхээр бид нар яалтч байхгүй хангаан бүстэйгээ хамтарч энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. За дээрэс нь говийн усны төлбөрт уул уурхайн компаниудын жилд хэдэн төгрөг төлдгийг сая олж харахад 20-с 23 онд дөнгөж 37 тэрбум төгрөгийг өгсөн байгаа юм. Тэгэхэд зөвхөн Өмнө говь аймгийн улсын төсөвт төвлөрүүлж байгаа орлого 1.7 их 80 байхгүй юу? За ус бохирдуулсны төлбөр улсын хэмжээнд 5.7 тэрбум байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр ус гэдэг хамгийн чухал баялгаа ерөөсөө л үнгүй, тэрийг хайрладгүй, тэрнийхээ нөөцийг нэмэгдүүлэх тал дээр огт юм хийгээгүй ажиллаж ирсэн байна л гэж ойлгоход болно. Тэгэхээр одоо бүх юм шинээр эхэллээ. 126 гишүүнтэй парламент гарлаа. Үсчилсэн хөгжлийг тодорхойллоо. Одоо бид нарт эргэж буцах зам байхгүй. Тэгэхээр цаашдаа хөгжил гэж бодож байгаа бол энэ хоёр төслийг хэрэгжүүлэх ёстой. За энэ хоёр төслийг хэрэгжүүлэхийн тулд сая засгийн газар дээр тэргуун шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. За одоо улсын хурал дээр миний бие ахлаад ажлын хэсгийг байгуулна. За дээрэс нь би говийн бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа уул уурхайн компаниудыг нэг зорилготой, нэгдмэл санаатай өөрсдөө ашиг орлого олдог байхын тулд өөрсдийнхөө бизнесээ цаашдаа тав тухтай явуулахын тулд дээрэс нь дэлхийн нийтийн анхаарлыг татж байгаа ногоон хөрөнгө оруулалт экосистемийг авж үлдэхийн төлөө хамтарч ажиллаад говийн одоо усны төсөл дээр нийгмийн харилцагынхаа хүрээнд илүү санаачлагтай ажиллана гэж найдаж байгаа. Тэгээ энэ ажлыг бас бид нар эхлүүлэх ёстой л доо. Ингээд цаашаа ярих юм бол их олон бид нар 30 оноос өмнө л энэ төслөө хийгээд говь руу гадаргын усыг татах ёстой. За мөхбайсгалан гишүүдэд баярлалаа. Сидорч гишүүнээс дараагийн асуултаа асууя. За түрүүний устай холбогдуулаад бас түүнтэй зэрэгцгөөс чухал сэдэв бол говийн бүс эрчим хүчний асуудал байгаа тийм. Тэгэхээр 14 мега төслийн нэг төсөл нь бол 5 толгойн цэглэгаан дулаан станцын бүтээн байгуулалт явж байгаа. Тэгэхээр магадгүй энэ 5 толгойн станц ашиглалтанд орсноор говийн бүсийн хүртэх өгөөж нь өөрөө юу юм бэ? Энэ тал дээр та хэлж өгөөч. За баярлалаа. Говийн бүс ихэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээ говийн бүс нутгийн цэглэгаан станц одоо ашиглалтанд орохгүй байгаа учраас импортоор цэглэгаан авч байгаа. Жишээ нь одоо Монгол улсын хамгийн том экспорт явж байгаа гашуун сухатын бомбд импортоор цэглэгаанаа хэрглэж байгаа. Цагаан хад суурьшлийн бус, бомбд, гайлын байгууллагууд бүгдээрээ дээрэс нь оюутлогоо компани. За төвийн эрчим хүч тог хүндэрсэн үед Хамбогд, Баян сумдууд бас импортын цэглэгаан хэрэглэнэ. За мөн хоёр дахь бас экспортын том бомб тулах Шивэн хөрөнгийн бомбд импортоор цэглэгаан хэрэглэж, нарийн сухатын бүлэг ордууд импортын цэглэгаан хэрэглэж байна. Өмнө говь аймгийн Баруун 3 сум бас цэглэгаан импортын цэглэгаан хэрэглэж байна.
За ингээд энэ 5 толгой дээр байгаа эрчим хүчний асар их нүүрсийг ашиглах тэр 5 толгойн дулааны станц ашиглалтанд орохгүй байгаа учраас говийн бүс нутгийн эрчим хүч бол баталгаагүй маш хүнд байдалд орсон. Өмнөд үсгийн цахилгаан дамжуулах сүлжээ одоо энэ өвлийг цахилгааны доголгууд авах уу авахгүй юу гэдэг асуудал яригдж байгаа. Далан задгад хотын хүн амын өсөлт 9 дүүрэг 21 аймагаас бас нэмэгдэж байгаа учраас цахилгааны хэрэглээ жилд 30% нэмэгдэж байгаа. Агаарын бохирдолтой тэмцээд одоо олон айл цахилгаанд шилжиж нүүрс түлхээс татгалзаж байгаа. Энэ айлуудын одоо цахилгаан шилжиж байгаа хөдөлгөөн бас энэ эрчим хүчийг даахгүй төвшөнд очсон. Тэгэхээр 450 мегаваттын энэ станц яралтай ашиглалтанд орж тэр одоо дан эрчим хүчний нүүрс байгаа тэр 5 толгой орд газрыг тодорхой одоо багахан хувь нь бол одоо конксч нүүрс шүү дээ. Ихэнх нь бол эрчим хүчний нүүрс. Энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гол зүйл бол энэ эрчим хүч. Тэгээд энэ эрчим хүчийг яралтай энэ 5 толгой станцыг яралтай оруулах тал дээр одоо орон нутгийн зүгээс маш их хүсэлттэй байдгийн, сумдуудын зүгээс их хүсэлттэй байдгийн, аймагуд их одоо хүлээдгийн. Энэ дээр одоо төрийн одоо шийдвэрүүдийг одоо улсын их хурлын энэ говийн бүсээс сонгогдсон 7 их хурлын гишүүдний хувьд яралтай яарвчлуулах талаас нь энэ ажлыг эхлүүлэх талаас нь гацж байгаа зүйлүүдийн одоо арилгах талаас нь одоо бүх талаараа бид 7 бол хамтарч одоо төр засагтаа нийлж ажиллаж байна. Дээрээс нь бол энэ далан задгадын эрчим хүчний доголлыг арилгахын тулд яралтай энэ 50 мегаваттын станцыг ярихаас өөр аргагүй байгаа. Энэ 25 оны төсөвт суухгүй юм байна. Энэ учраас одоо сангийн яам Монгол Улсын ерөнхий сайд энэ нийслэл Улаанбаатар хотод бонд гаргасан. Тэрний дараагийн бонд гаргах боломжтой эдийн засгийн аймаг бол Өмнөгөө байх бах. Тэгэхээр Өмнөгөө аймагт энэ бонд гарах асуудлыг яралтай шийдэж улсын төсөвт дарамт үзүүлэхгүйгээр энэ 350 тэрбум төгрөгийг одоо бондоос гаргаж дээрээс нь говийн бүсийн олон улсын сонгоцны буудлыг байгуулж энэ Улаанбаатар хот болон энэ Төв Чингис хаан сонгоцны буудлын ачааллыг одоо хуваалцах зорилгоор энэ говийн бүстэд яралтай энэ олон улсын сонгоцны буудлыг байгуулах шаардлагатай. Тэгээд эдгээрийн одоо санхүүжилтийг бол энэ бондоос босгох бүрэн боломжтой. Бондоо эргүүлээд төлөх бүрэн эдийн засгийн нөөц нь бол Өмнөгөө аймагт байгаа. Улсад төвлөрүүлэх орлого нь байгаа. Тэгээд эдгээр зүйлүүдийг бас нэмж хэлэх хэрэгтэй, нэмж хэлхийг хүсэж байна. Тэгээ говийн бүс нутгаас бас 7 их хурлын гишүүний маань нэг нь одоо энэ говийн одоо дид үтсийг хамгийн сайн ойлгодог зам тээврийн сайдаар ажиллаж байгаа дэлгэр сайхан сайд ажиллаж байгаа учраас энэ говийн бүс нутгийн энэ толгомцсон асуудлууд дээр төр засгийн анхаарал одоо илүү сайн явнаа гэдэгт бол бид бүх хүмүүс итгэж байгаа. Баярлалаа. За наран цагт захирал өнөөдөр манай панел хэлцүүлэгт хүрэлцэн ирсэн. Юуны өмнө урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. За тэгээ манай улсын хувьд бол түрүүн ерөнхий сайд гэсэн илтгэлтэй дурдсан те 75% нь уул уурхай орлогоос төсвийг бүрдүүлж байна гэд. Тэгэхээр говийн бүсийн онцлогийн хувьд уул уурхай орлого хөгжлөөс шууд хамааралтай байгаа дээ. Тэгэхээр одоо энэ өсчихсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд говийн 4 аймагаас өмнө говь болон дорн говь гэсэн уул уурхайтай аймагуд нөгөө 2 аймгийнхаа хөгжилд хэрхэн нөлөөлөх юм бэ? Энэ тал дээр та юу гэж харж байна? За өнөөдөр энд хөрөлцөн цугласан одоо их хурлын бус говийн бүсийг төлөөж сонгогдсон их хурлын гишүүд болон энэ танхимд цугласан та бүгдийн өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр надаас энэ 2 аймгийн талаар асуулаа тийм ээ. Тэгэхээр яг энэтэй холбогдуулж хэлэхэд сая бас манай дэлгэр сайхан гишүүн ярьж байна. Дээвэр логистикийн бүтцийг одоо энэ говь сүмбэр мандалговоор дайруулсан энэ хөндлөн зам. Тэгэхээр яг уул уурхай ингээд үйлдвэрлэл явуулж байхад хэд хэдэн бас зүйлүүд байгаа. Дэд бүтцийн хөгжил ялангуяа энэ тээвэр логистикийн хүндрэл бол өнөөдөр бодиттой бий болсон. Тэгэхээр яг өмнө говьд дорн говийн хувьд бол бас энэ уул уурхай ашигт малтамлаа нэгдүгээрт бас хөдөлгөх том төслүүдэд хөдөлгөж чадсан. За хэл бомбтод ойрхон нөхцөл байдлаа бас ашиглаж чадсан. Тухайн одоо
аймагуудаас сонгогдсон одоо гишүүд болоод энэ аж ахуйн нэгжүүдийн итгэх санаачлага за төр засгийн бодлого нөлөөлөд харьцангуй одоо бие даасан улсын төсөвт их хэмжээний мөнгө төвлөрүүлдэг ийм аймаг болж чадсан. За нөгөө хоёр аймгийн хувьд бол бас газар зүйн байрлалч нөлөөлж байгаа, хүн амын нөхцөл байдалч нөлөөлж байгаа. Гэхдээ бас боломжууд бол бий. Мэдээж ажил хөдөлмөр хийж байгаа улсуудынхаа олсон мөнгийг ингээд халамж маягаар авахтаа гол биш. Энэ хамтдаа хөгжих гэдэг энэ зорилт дээр явах ёстой. За энэ дээр бол тээвэр логистикийн одоо хоёр үндсэн төвийг энэ хоёр аймаг дээр байгуулах боломж байгаа. Тэгээ уул уурхай дээр бас нэмээд энэ бэлтгэн нийлүүлэх, уул уурхай бол их хэмжээний бэлтгэн нийлүүлэх, за ажиллах хүчин байна. Иймэрхүү зүйлүүд дээр бол бас идэвхтэй оролцох ёстой. Дээр нь нэмээд энэ уул уурхайч бас өөрөө хөгжих нөөц баялагын хувьд ч гэсэн одоо говийн бүсд бол нийтдээ одоо нүүрсний бол 14 тэрбум тонны нөөц тогтоогдсон байна. За ноёдлогоо гуруула 34 сая тонн зэс тогтоогдсон байна. За газрын ховор элементийн нэлээдгүй боломж энэ хоёр аймагт бас бий. За жоншны бас нэлээ нөөц баялаг байдаг. Тэгэхээр энийгээ бол одоо яг хариуцлагатай уул уурхай за том төслийн хэмжээнд хөгжүүлэх ийм загварыг барьж ингэж хөгжүүлэх хэрэгтэй. Энийг хөгжүүлж чадах юм бол энэ хоёр аймгаасаа дутхгүй бие даасан одоо улсын татаас дээр амьдардаггүй энэ хоёр аймагтайхаа дэмжлэг болоод үйл ажиллагааг уялдуулсан ийм байдлаар ингээд хөгжих бас болцоо байгаамаа. Тэгэхээр одоо өнөөдөр бол энэ талаар энэ аймагуудаас энэ бүс нутгаас сонгогдсон гишүүд маань нэлээ их төвтэй ярьж концепц их тодорхой ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр манай нэгдлийн хувьд бол хамгийн түрүүнд манай одоо стратегийн нөөц баялаг болох Эрдэнэс 5 толгой дээр суурилсан эрчим хүч нүүрс эрчим хүчний зохицолбор үйлдвэр технологийн парк дээр хоёр том зохицолборын тухай яригдж байгаа. Нөгөөх нь нүүрс химийн зохицолборын хоёр үе шаттай явах. Энэ хоёр одоо зохицолбор энийг дагсан хувийн хвшлийн одоо боловсруулах үйлдвэрүүд нийлээд энэ бүс нутгийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүн, ядуурлын төвшин, за экспортын хэмжээнд дээр бол нэлээдгүй том нөлөө үзүүлэх тооцоо, ерөнхий төлгөө бол бүгд хийгдээ явж байгаа. Дээр нэмээд бол энэ хувийн хвшлийн хоёр одоо үйлдвэр технологийн парк одоо Дорноговь аймаг Талтан ширээ одоо гэрэлт говь гээд хоёр үйлдвэр технологийн парк ингээд баригдах үйл ажиллагаа бас явагдаж байна. Тэгэхээр эдгээр одоо энэ боловсруулах үйлдвэр энэ түүхий ашигт малтамлаа одоо нэмэн өртөг шингэж үйлдвэрлэдэг энэ үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаа идэвхжихлээр бол энэ бүс нутгийн одоо дотоодын нийт бүтээгдэхүүн одоо энэ манай шинжлэх ухааны технологийн сургуулийн салбар хоорондын одоо өсөлтийн энэ симуляц модельээр тооцож үзэхэд одоо хамгийн багадаа 20% нэмэгдэх ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр бол ийм байдлаар энэ одоо бүс нутгийн хөгжил бол хамтдаа хөгжих энэ хоёр аймгийн хөгжлөө бас урагшлуулах ийм бас бүрэн боломж харагдаж байгаамаа. Энэ дээр ч бас Эрдэнэс Монгол нэгдлийн энэ компаниуд энэ үйлдвэр технологийн парк бас онцгой чухал үүрэгтээ оролцох юмаа гэдгийг бас онцолж тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. За тогтох шинжлэх ухааны гавьяа зүтгэлтнээс би хоёр асуулт асуухаар бэлтгэсэн. За юуны өмнө түрүү бас ерөнхий сайдын илтгэл дурдгдсанаар 1934 оноос эхлээд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын үзэл санаа ихтэй байжээ гэж байна. Миний мэдхийн 2018 оноос 3 тулгуурт хөгжлийн бодлого гэдэг засгийн газрын урт хугацааны бодлогын баримт бичиг маань алсын араа 2050 болж хувирсан. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн тухай транзит дэд бүтцээр суурилж одоо гардаг бодлогын тухайд та энэ ажлын хэсэгт байсны хувьд бүсчилсэн хөгжлийн үндэсний үзэл баримтлалын гол концепцийг бид бүхэнд тайлбарлаж өгөөч. За өнөөдөр говийн бүсийнхэндээ энэ өндрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ үзэл баримтлалын үндэсийг бол одоо ерөнхий сайд 34 оноос гэлээ. За энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтын сүүлийн одоо шинжилсэн нь бол
уламжил шинчиллийн нэгдсэн тогтол зондор гарч ирсэн. Уламжлалын хэсэг нь юу гэхээр 1960-аас 90 он хүртэл 30 жилийн хугацаанд Монгол улсын ихтэй байгуулалтын он жилүүдийг хийсэн Ахмад үе Монголын хөгжлийн хэтийн төлөв гэдэг баримт бичгийг боловсруулсан байгаа. Шинэ үндсэн хуулийн дагуу энэ нь уламжлалыг нэгтгэж ирсэн. Шинжилний үглээрээ манай шинэ үндсэн хуулийн дагуу анх байгуулагдсан засгийн газар ерөнхий сайд Ясраагаа үндэсний хөгжлийн үзэл баримтлал гэдэг эдийн засаг нийгмийн харилцаа талын хөгжүүлэхээр ийм баримт бичиг боловсрол 95 онд улсын хур дөргөн бэрсэн байдаг. Энэ хоёрыг улсын их хурл одоо нэгтгээд тэгээд яг хоо эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэдэг нэртэйгээр эхэлж 96 онд дахин боловсруулж агаад ингээд явсан. Тэгээд 4 жил улсын их хурлын гишүүнтэй энэ том асуудлыг ер нь нэгтгэн шийдэхэд маш хэцүү байсан. Тийм учраас гол асуудал юунд байсан бэ гэхээр энэ дэд үтсийн транзит чинь ерөөсөн тэр уламжид Ахмад үеийнхний боловсруулсан санаа юм шүү дээ. Тэнд тусгагдсан. Энийг гадаад өрн дорн өмнө думартай хамгийн дөтөөр яаж холбогдож байгаа юм? Гадна талдаа. Дотор талдаа бол шинэ Улаанбаатар хот аймагуудаа яаж хамгийн дөтөөр холбох вэ? Энэ хоёр одоо оптимизацийн оновчлын үндсэн дээр энэ дэд үтсийн үндсэн сүлжээг боловсруулах. Түрүүчийн хоёр баримт бичиг дээр энэ бас тодорхой биш байсан учраас улсын хурл зориуд ажлын хэсэг гаргаад энэ юугаа ерөөсөн газар дээр нь явуулж тодруулсан. Тэгээд тусад нь 2000 оны 9-р тогтоол гаргаад Монгол улсын мянганы замба босоо тэнгэлгийн замын тухай тустай тогтоол гаргаад тэгэнгүүт ерөөсөн 3 сарын дараа өсчихсөн хөгжлийн үзэл баримтлал 2001 гараад ирсэн байна. Тэгээд уламжлагдаад одоо 20-50 одоо өнөөдөр хийжсэн ингээд явж байна. За энэ дээр дэлгэр сайхан сайд бол энэ ойрын хугацаанд одоо ямар бодлого хэрэгжүүлэхээр эхэлжгээд байна вэ гэдэг талаар сая ярьлаа. Би энэ дээр жоохон нэмээд урт хугацаанд одоо юмр бодолтой байгаа юм чи одоо олон засгийн газар дамжиж хэрэгжин штэ. Би тэр талаар жижигхэн одоо сайдынхаа үгэн дээр нэмээд хэлчихийг бодож байна. За эний зөвхөн яг говийн бүсээс тэр чинь босоо 5 танхил гэсэн чинь босоо 5 коридор гэж одоо яригдж байна. Босоо 5 коридорын 4 нь говийн бүсээс эхэлж байгаа юм. За тэгээд цаашаа нэг яриад яах вэ? За энд нэг дэлхий одоо Евразийн хувьд 2010-ад оны үеэс эхлээд нэг цоошин чанарын өөрчлөлт гарсан. Энэ юу гэхээр Өмнөд Азийн орноос баруун Европын орн руу далайн тээврээр л одоо явж байсан шүү дээ. Тэгсэн энэ нь 50 хоног явдаг юм байна. Ерөнхийдөө. Гэтэл их газрын тээвэр гэдэг шинжлэх ухааны техникийн одоо ололтын үндсэн дээр хөгжөөд Монголоор дайрсан төмөр замаар одоо Чингэлгэн тээврийн галт тэргийг явуулах юм бол 15 хоногийн дотор явж байгаа. Ингээд их газрын тээвэр Евразийн хувьд цохиод эхэлсэн ийм эринд бид амьдарч байна. Тийм учраас хойдууд хөршмөн хүртэл санаачлаг гаргаад 3 улсын ерөнхийлөгчийн одоо тохиролцсноор Монгол, Орос, Хятадыг дайрсан эдийн засгийн коридор байгуулъя. Үүний дотор Монголыг дайрсан төмөр замын баруун коридорыг байгуулна гэж ингээд заасан. Тэр нь босоо төмөр замыг ярьж байгаа юм. За ингээд бусад дээр нь орхиод говийн хөгжил дээр бас нэг жижигхэн сайдынхаа хэлсэн дээр нэмээд нэг юм хэлчихэд яг гоо манай өмнө говь, дорн говь бол одоо когсчих нүүрс, нефти боловсруулалт гэдэг боловсруулах, баяжуулах үйлдвэр хөгжих ийм одоо сайхан үе эхэлж байна л да. Дунд говийн хувьд юу гэхээр өсчихсөн хөгжлийн үзүүрэнд палеонтологийн явуулсан Монгол улсын жуулчлалын 11 төвийн нэг нь дунд говь дээр ингээд тавьсан байгаа. Өөр нэг юм томруулж одоо хэлэх юм бол байгаа байна. Тэгэхээр дунд говийн нутаг дунд говь ер нь өшөө яах гэдэг вэ? Энэ хоёр
аймаг 3 аймагтайгаа ижилхэн одоо үйлдвэр уурхай аж үйлдвэр хөгжих юм уу гэдэг асуудлын хариултыг би одоо хэлэх гэж байна. Ер нь юугаараа энэ төвгөрийг хөгжидөг. Тэгэхээр Дундговын нутаг дээр 2 баян юм бий. Нэг нь Дундговын хатгай дээр Монгол улсын хөрөн нүүрсний 54% нь байгаа. Гантай жил явхад ерөөсөө адууны соохор шиг. Энэ тэнтгүй хөрс нүүрс харуулсан шороо соохрын байдаг. Хоёрдугаар Дундговын зүүн Баянжиргалан говьхтаалын нутагт магадгүй Монгол улсын хэмжээнд хамгийн их төмрийн хөдрийн бассейн байгаа. Зөвхөн орд биш шүү. Энэ бассейны 2 захад дээр Хятадын 2 баяжуулах хөвөлдөр баригдсан нүүрс баяжмлан чойроо дамжуулаад урагшин явж байгаа. За ийм учраас бүсчсэн хөгжлийн үзэл баримталд ямар санаа гарч ирсэн гэхээр санаа явах ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт одоо манай хөрөлсөхийн ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт мянганы төмөр замыг байгуулна гэсэн нэг том санаа байна. Мянганы төмөр замын гол тараас нь хаагуур гарах вэ гэхлээр бичиг Сүхбаатар чойр Мандалгавар хэр Баян хонгор босоод ингэлгийн төмөр зам тэгээд завхны баруун талаас хөшөөтийн уурхай болгон ярантайгаар гарна. Ийм зам байна. Энэ замын 700 км нь бүсчлэн хөгжлийн үзүүр аймтыг ордсон. За дундуур байсан дээр бид жахан санал зөрилдөө тодоохондоо тавиагүй. Энэ бүсэд төмрийн хөдрийн 23 орд, нүүрсний 15 орд, зэсийн одоо Эрдэнэтийн дараа орох Баян-уулын орд бас энд байж байгаа. Тэгээ иймэрхүү яхалаар энэ манай дунд үсгийн мянганы төмөр зам гэж ерөнхийдөө энэ замаа болбол ер нь ирээдүйд том хүнд аж үйлдвэрийн одоо гол түүхий энд байгаа учраас нэг ийм юм би энэ нь алс хэддэн хэрэгжих ийм одоо юм аа гэдгийг ер нь яриад дуусгаж. Баярлалаа. Тогтохгүй баярлалаа. За ингээд ерөнхийдөө манай панел хэлэлцүүлгийн цаг маш богинохан байгаа учраас 2 асуултаар хязгаарлаад өнөөдрийн хэлэлцүүлгийг хагасгаалтай байна. За дэлгэр сайхан сайдаас ялангуяа манай Дундговын иргэдээс хамгийн их ирсэн асуултыг би нийлүүлээд нэг асууж. За мэдээж энэ засгийн газрын 14 мега төсөлт байгаа Гашуун Сухад, Ганц мод, Ханг мандар, Шивүүрэн, Сэхэ-бомтын асуудал маш чухал те. Түүнийг холбосон төмөр зам хэзээ нэгэн цагт ашиглалтанд орох нь бол тодорхой яагаад гэвэл тэнцүү энэ төр ингээд гарцсан байж байна. Гэтэл Дундговын азлагдмал суурин бүсүүдэд одоо хатуу уучлалттай замаар холбогдоогүй сумдууд маш олон байгаа. Энэ талаар нутгийн удирдлага иргэд бас маш их хэлж байгаа. Тэгэхээр энэ Дундгов аймгийн замын одоо тэр транзитийн бүс одоо хатуу уучлалттай зам болох за эргээд энэ эдийн засгийн өгөөжийг хүртэх боломж нь өөрөө ямар байдлаар үйл ажиллагаанд тусаад явах вэ? За баярлалаа. Угаасаа говийн бүс гэдэг бол нэг л бүсчилсэн хөгжлийн бодлогоор явах ёстой. Тэгээд түрүү нөө оллох одоо зам тээврийн сайдын бодлого ярьсан учраас аймгийн одоо хөгжлийн асуудлыг бол орхитуулсан гэж магадгүй. Тийм учраас цаашдаа бол мэдээж одоо энэ говийн бүсээ сонгогдсон 7 гишүүн нийлж ялангуяа Дундгов говь сүмбэр бол илүү анхаарлын төвд байна. Нэгдүгээрт Дундгов өөрөө 4 замын уулзуур болж байгаа. Миний түрүүний хэлдгээр 10 ихээр Мандалгой говь сүмбэр гэсэн юм хэвтээ тэнхлэгийн зам босоо тэнхлэг нь бол одоо үндсэндээ бол урд өмнө говьоос орж ирж байгаа зам нь бол үлзийч сум дамжаад тэгээд Мандалгой тэгээд хөшгөлийн өндөрөөр орж ирж байгаа. Ингэснээр Мандалгой маань өөрөө 4 замын уулзуур болно. Дэд үтс өгжөөд мэдээж одоо үүнийг дагаад төвлөрөл бий болно. Тэгээд дөрөвний одоо манай сэдвэр жишүүний хэлдэг бас үнэн. Говийн бүс одоо энэ төвлөрсөн дулааны системийн асуудал 3 аймаг дээр байж байна. Тухайлбал одоо өмнө говь аймаг өөрөө шийдчих юм бүрэн боломжтой яг тэгэхээр өөрийгөө одоо санхүүжүүлдэг юм боломжтой аймаг учраас концесс гаргаад хийх боломжтой. Дундговын хувьд бол одоо төсөөл шийдэхээс өөр арга байхгүй. Шаардлагатай гэж үзвэл бас бид бас бусад аймагуудаас концесс гаргахад дэмжлэг үзүүлэх юм боломж байна. Ер нь
цаашдаа бол энэ дөрвөн бүсээс хамгийн одоо хөгжил хамгийн одоо тааруу гэж хэлэгдэж байгаа. Тэгээ энэ нь бол нөгөө дэд үцтэйгээ шууд холбоотой учраас дэд үц аяндаа дагаж очиод орон сууцчлуулах асуудал байгаа. Тийм учраас нөгөө манай мөрийн хөтөлбөрт бол 150 мянган айдлын одоо ипотекийн орон сууц 60 мянган айдлын төрөөсийн орон сууц хөтөлбөр хэрэгжин. Тэгэхээр зэрэг бид 7-гийн одоо барьж байгаа цаашдаа одоо харилцсан ойлголцох нэг асуудал бол аль болохоор говьсөнбөр дундгуу хоёр дээрээ оногдох улсын төсөөс тавигдсан. Жишээлбэл төрөөсийн орон сууцууд улсын төсөөс 94 төгрөг тавигдсан байгаа. Үүнийхээ одоо өмнө говьд орон говьд оногдож байгаа квотыг бол энэ өмнө дундгуу говьсөнбөр хоёр руугаа өгөх тал дээр бид нэр ойлголцох хэрэгтэй. Яг өөрөөр хэлбэл өмнө говьд орон говийн хувьд бол амнаатаас орж ирдэг мөнгө бий. Энэ нь одоо 4 аймагт хамгийн ихээр орж ирдэг. Өмнө говьд хамгийн их нь ордог. Одоо эмчлийн хувьд бол 60 гаруй тэрбум байгаа. Дорногов аймагт 57 тэрбум төгрөг байдیں۔ Тэгээд дархан Эрдэнэ тэгээд 4 аймагт илүү тавигддаг. Энэ мөнгөөр аль болохоор бид нар бол төрөөсийн орон сууцыг хэрэгжүүлэх дээр илүү анхаарч тавина. Ингэжээж одоо тэгш өгчих ийм боломж олцоо бүгднэ. За дээрэс нь говьсөнбөрийн хувьд бол мэдээж одоо хуурай боомтыг болгоно. Ялангуяа говьсөнбөр өөрөө төмөр зам дамжин өнгөрч байгаа хамгийн том гол бүснүүдийг бас одоо миний түрүүний хэлээр босоод ингэлгийн зам дамжин өнгөрч байгаа бүснүүд учраас эндээс бид нар одоо том хуурай боомтыг бий болгосноор Баруун аймаг руу явж байгаа ачаа барааг салгаж одоо ачих болох терминал байгуулах, төвийн бүс рүү явж байгаа ачаа барааг салгаж одоо явуулах ийм боломж олцоо бүрдэж байгаа. Тийм учраас дөрвөн бүс бол нийлж хөгжнө гэдгийг энэ ташранд яа баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр манай говийн бүсийн иргэд бас тодорхой хариулттай болсон байх гэж найдаж байна. За Ганбаатар гишүүнээс асуулт одоо дараагийн асуулт маань болохоор ер нь ганц мега төсөлж гэхгүй бүсүүд хурш орнуудынхаа зах зээлд ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын голлох түүхийд нөрөө юу ахын гэдэг чиглэлээр өрсөлдөх бололцоог бас бүс шисэн хөгжлийн бодлогоор бүрдүүлж байгаа. Говийн бүсийн хувьд импортлогч гэдэг юм уу хурш орнуудад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүн болон экспортын түүхийдийг хэрхэн тодорхойлж байна? Цаашид юу дээр анхаарах ёстой юм бэ? За баярлалаа. 2024-өөс 2008 оны засгийн газрын одоо энэ 4 жил хэрэгжих мөрийн хөтөлбөр манай говийн бүсийг бол аж үйлдвэрийн төрөлжсөн ногоон эрчим хүчний төв болно гэж тодорхойлсон. Өнөөдөр яг Монгол улсад бодтой гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхож байгаа салбар бол ерөөсөө уул уурхай эрчим хүч хоёр л байна. Эрчим хүч дотроо ногоон эрчим хүч байна. Бас нэг тийм түүхэн боломж гарч ирж байгаа манай говийн бүсэд. Өнгөрсөн 2023 оны 10 сард Европын холбоо CBAM гэж өөрөөр хэлбэл Carbon Border Adjustment Mechanism буюу шууд хил дээрээ хүлэмжийн татвар аваад эхэлчихсэн. Европын холбоо бол өөрөө Хятад улсын худалдааны том түнш. Хятад улс яг энэ татварт одоо өнгөрсөн жилээс өртөөд эхэлчихсэн. Тэгэхээр ногоон эрчим хүч ялангуяа манай говийн бүс, тал хэрийн бүсд байгаа энэ асар их сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй манай энэ бүс нутагт бол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тийм түүхэн бас боломж гарч ирж байгаа. Би түрүүнд яриандаа хэлсэн манай яг Монгол улсад өнөөдөр үндсэндээ бол уул уурхай эрчим хүчний салбарт л хамгийн томоохон хөрөнгө оруулалт сонирхож байгаа. Тэр агуулгаараа манай говийн бүс нөгөө талдаа өмнөд хөрштэй Хятад улс бол маш том хэрэглэгч, эрчим хүчний хэрэглэгч. Дээрээс нь түрүүний тэр нөгөө нөгөө юуны хүлэмжийн хийн татварт өртөөд эрчим хүчнийхээ салбарын 38% хүртэлх хувийг нийт суурьлагдсан хүчин чадлынхаа 38% одоо бараг сэргээгдэх эрчим хүч рүү төхүүлж штэ. Одоо бидний дөнгөж ярьж байгаа сая Шинжаанд өнөөдөр 5 гигабайтын эрчим хүч өнөөдөр орж байгаа байхгүй юу? 9 сард нөгөө 8 сард Ордост 8 гигабайт орсон. 8 гигабайт гэдэг чи юу гэхээр манай улсын нийт суурьлагдсан хүчин чадлыг 4 дахин хэсгэх 4 дахин том тийм хүчин чадлууд та станцууд эрчим хүчний станцууд орж штэ. Тэр агуулгаараа эрчим хүч бол
ялангуяа ногоо эрчим хүч бол манай говийн бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбар байх болно. Дээрээс нь дотоод хэрэгцээг хангах төдийгүй манай эрчим хүч бол явандаа экспортлогч болох ёстой, бие даасан болох ёстой. Нөгөө талдаа манай эрчим хүчний хувьд нэг ийм юм билээ л дээ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн дотоодынхаа хэрэгцээг хангахад чиглэсэн тэр экспорт бусад зохицуулалт ерөөсөй байдгүй юм билээ. Энэ чиглэлээр улсын хурал ажиллах ёстой гэж бодож байгаа. За уул уурхайн бус зөвхөн уул уурхай одоо эрчим хүч яриад байгаа болохгүй. Уул уурхайн бус бас хэд хэдэн боломж экспорт их хөрш орнууд руу их боломж байгаа гэж байгаа. Хөрш орн гэхлээр чи хойд хөрш өмнөд хөрш байгаа шүү дээ. Мэдээж хойд хөрш рүү бол одоо уламжлалт нөгөө нооссон бүтээгдэхүүн байна. Өмнөд хөрш рүү бол хоёр гол бүтээгдэхүүн байгаа гэж харж байгаа. Нэгдэх зүйл бол одоо ингэний хуур ашигласан сүү байгаа. Асар их үн цэнтэй бүтээгдэхүүн болж эхэлж байна. Хятад улсын хөрөнгө оруулагчдод одоо Кыргызстан, Узбекистан улсад томоохон Golden Gobi гэдэг том фермерүүд байгуулад эхэлжлээ. Манай Өмнө Говь аймагт саяхан Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт дэмжлэгтэйгээр Цэнд аюушгээ залуу оруулсан байх хэвээр. Анхны одоо ингэний сүү хуур ашиглах үйлдвэр. Энэ бол одоо бидний бас экспорт хийх боломж. Бас нэг боломж бол хэдийн бүсийн аялал жуулчлал. Одоо бол бас экспортын төр шүү дээ. Аялал жуулчлалыг хүмүүс экспорт гэж ердөө ойлгодог. Хамгийн хүртээмжтэй эдийн засаг байдаг. Аялал жуулчлалыг бол дэлхийд даяараа үл үзэгдэгч экспорт гэж нэрлэдэг. 2023 онд Монгол Улсын засгийн газар, Бүгд найрамдах Хятад улсын засгийн газар хоорондоо хэдийн бүсийн аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэлэлцээр байгуулсан. Одоо тэр нэг 7 хоногийн 3 сарын хугацаатай групп аялал жуулчлалыг оруулж ирэх. Иймэрхүү боломжууд аялал жуулчлал байна. Уул уурхайн бос бүтээгдэхүүнүүд дээр л тэр юунд байна. Тэмээний нооссон бүтээгдэхүүн, ингэний сүү одоо өөр маш их боломжууд байгаа. Энэ дээр нэмж хэлэхэд бол би Дунд Говь, Өмнө Говь аймгийг тэр тээвэр логистикоос гадна хөдөө аж ахуйн уламжлалт мал аж ахуйн Говь Сүмбэр аймгийг бол эрчимдсэн мал аж ахуйн томоохон төв болно гэж өвдөө бодож явдаг. Энэ жагуулгаараа бас засгийн газрын мөрийн хөтөлбөрт бас орсон байгаа. Эрчим хүчтэй холбоотой одоо өөрийн асуулт говийн бүстэй экспорт холбоотой ийм зүйл байна. Түрүүнд орон нутгийн бие даасан байдал дээр би нэг зүйлийг мартсан байлаа. Энийг бүр зориуд хэлэх ёстой гэж бодож байгаа. Орон нутгийн бие даасан байдал гэдэг бол нэг эрх зүйн байдал, нөгөө талд эдийн засгийн хөрөнгө оруулалтын. Энэ зөвхөн бүс нутгийн төдийгүй бид нар өөр зүүн бүсийн бас давуу тал манай энэ говийн бүсийн том эдийн засгийн интеграцид орж ирэх ёстой. Өнөөдөр Булган аймаг Эрдэнэт хотод ус нийлүүлээд усыг ингээд хоолоогоор явж байгаа өргөх насоос тэ нөгөө хангалаас авдаг штэ. Хуучин 15 тэрбум байсан би өнөө өглөө нааш орж ирэх юм авсан. Зөвхөн усныхаа юг тоолоор тавиад одоо Булган аймаг усныхаа мөнгө 30 тэрбум төгрөг олж байна. Байгаль орчин хамгаалах сандаа 5 тэрбум төгрөг Эрдэнэт үйлдвэрээс авч байна. Зөвхөн усаа Эрдэнэт рүү нийлүүлэхэд. Тэгвэл хэрлэн гол төсөл хэрэгжээд Хинтээ аймгийнхан заавал улсын төсөв одоо Өмнө Говь аймгийн нэг жилийнх нь 245 тэрбум төгрөг 2 жилийн өмнөх юу шүү. Яг тэр чигээрээ Хинтээ аймагт бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт очиж ирсэн. Заавал тэгж улсын төсөв цараа алдахгүйгээр, цоллуулахгүйгээр тийм ээ. Өмнгийн говийн мөнгийг одоо Хинтээ хөшөө тусгал болголоо гэж цоллуулад ирсэн биз дээ. Тэгхгүйгээр өөрсдөө бид ойлголцоод бүс нутаг дотроо бас ойлголцоод грант нээхэд мөнгө олох боломж Хинтээ болон зүүн бүс нутгийнханд бас бий шүү гэдгийг энэ ташрамд хэлхийг хүслээ. За баярлалаа. За Ганбаатар гишүүндээ баярлалаа. За Мумбай суулгын гишүүнээс хоёр дахь асуултаа асууч. За та бол ерөнхийдөө энэ говийн бүсийн малчтын эрх зүйн асуудал, нийгмийн асуудлыг сүүлийн төлөвлөгөөнд байгаа бас малчтаас танд маш их санал хүсэлт ирдэг гэдэг өмнөх одоо улсын хурлын гишүүний хаваалцалтын үеэр хэлжсэн тийм. Тэгэхээр малчтын өөрийн энэ нийгмийн оролцоог хангаж дуу хоолойг нийгмийн төхөөргөх чиглэлд энэ бүс нутгийн оролцоо өөрөө малчтаас бас тодорхой хэмжээнд хамаарч байгаа. Тэгэхээр говийн бүсийн малчтын оролцоо бүсчилсэн хөгжилд өөрөө ямар үр нөлөөг үзүүлэх юм бэ? Энэ тал дээр танд иргэдээс ирсэн санал хүсэлт судалгаа байгаал таваалцаач. За говийн бүс уул уурхай аж үйлдвэржилт ногоо эрчим хүч гэсэн чиглэлээр хөгжөхөр болсон, тэгжч хөгжих ёстой. Тэгээ энд бид нэг юмыг орхиод байгаа. Бид нар өнөөдөр бүсчилсэн хөгжил Монгол улсад импортыг аль болохоор бага экспортыг дэмжин орлого олон эдийн засгад хэлнэ гэж ярьж байгаа шүү дээ. Энэ дотор бид нар магадгүй хүнээ мартаад байгаа шиг санагдаад байгаа. За тэр нь бол одоо
нутгийн уугуул иргэд гэж ярихдаа хүрсэн байна. Тэр нь малчид тийм ээ. А уул уурхайтай зэрэгцэн яаж малчид амар тайван амьдрах юм? Төрсөн нутаг усандаа малаа маллаад тайван амьдрах ёстой. Монгол улсын иргэний үндсэн хуулиар олгогдсон эрх нь харамсалтай нь энэ асуудал жоохон орхигдоод байгаа. Уул уурхай хөгжиж байгаа, уул уурхай эрчимжиж байгаа газар малчид тайван амьдрах боломжгүй болж байна. Бэлчээргүй болж байна, өвлжээ хаварж байна, газарт орж байна. За тэгээд хэд хэдэн багуудыг одоо нүүлгэн шилжүүллээ шүү дээ. Бид нар одоо нүүлгэн шилжүүлсэн төлбөрийн хүртэл усаас төлдөг болсон тийм. Тухайн уул уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд тэднэрт бас нөхөө олгоор өгж байгаа. Тэгээд яах юм бид? Ингээд иргэдийг нүүлгэн шилжүүлэл ах юм уу? Говийн бүх иргэдийг нүүлгэн шилжүүлэх юм уу? Тэгэхээр мэдээж тийх боломж байхгүй. Тийм учраас тэднийг яаж уул уурхайтай зэрэгцүүлэн амьдруулах юм? Яаж тэдний тайван амьдрах нөхцөл бололцоог хангах юм? Өнөөдөр уул уурхайн одоо бизнесийн талбай нь бол тухайн лиценз олгогдсон тэр ашигт малтмал дор нь байгаа талбай нь гэдэг. Тэгвэл малчтын хувьд бизнесийн талбай нь бэлчээр нь гэдэг байхгүй юу? Гэтэл бид нар өнөөдөр уул уурхайн одоо тэр лицензийг тэр талбайг хамгаалж чадаад тэдний эрх ашиг хангаж чадж байгаа юм нэ малчтынхаа тэр бэлчээрийг хамгаалж чадахгүй тэдэрт олгогдож байгаа тэр бизнесийг боломжийг олохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бид нар маш сайн анхаарад одоо нөлөөллийн бүсийн тухай ярих цаг болсон. Нөлөөллийн бүсийн тухай хуулийг ч санаачлах ёстой. Тэгвэл бид нар өнөөдөр 20-30 жилийн дараа гэхэд магадгүй говийн нийт иргэдийг бид нар хангаа руу юм уу эсвэл нутгийн гол руу нүүлгэн суурьшуулах ийм л байдалд хүрнэ. За бид юуны хажуугаар бас аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Жишээ нь одоо Өмнө Говь аймгийн 3 дэс сум байна. Өмнө Говь аймаг ер нь нэг аймгийнхаа хэмжээнд 2000-ад археологийн үзмэртэй аймаг. Гэтэл сая 3 дэс суманд археологийн судалгаа хийгээд 8000 үзмэр нэмж байгаа байхгүй юу? Гэтэл 3 дэс сум өнөөдөр 13 том компани үйл ажиллагаа эрхэлдэг. Бараг одоо жилдээ сая тонн үрс экспортлж байгаа. Ийм уул уурхайн стратегийн бүс нутаг байхгүй юу? 3 дэс сум. Зөвхөн ганцхан сумаар жишээ авахад гэтэл тийм их археологийн олдвортой, дээрэс нь байгалийн үзэгсэлэнт тогтцтой тийм газрыг бид уул уурхайн бүс болгох юм уу, аялал жуулчлалын бүс болгох юм уу? Сая 24 оны 9 сарын байдлаар манай улс нийтдээ бараг 700 мянган аялагчид авсан байна, жуулчид авсан байна. Нийтдээ бараг 5 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон байна. Тэгэх юм бол бид нар энэ боломжийг 24 онд дуусгаад бид нар 25 оны зорилгодоор юу тавьж байгаа гэвэл Монголд сая жуулч авах гэж байгаа. Тэр сая жуулчдын чинь 80% нь говь руу явдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар говийн онгон тагшин байгалыг авж үлдэх ёстой, хүн ардын тайван амьдруулах ёстой. Дээрэс нь уул уурхайг ашиглах ёстой. Тэгэхээр энийг л одоо бид эхлэхгүй бол 10 жил өнгөрөхөд оройтно. Магадгүй 5 жил өнгөрөхөд оройтсон байх болно. Тэгэхээр бид нар орлого олох ёстой. Уул уурхайг түшиглэх ёстой. Экспортлох ёстой. Гэхдээ бид нар импортоо багасгах ёстой. Валютыг гадагшаа урсгахгүй бодлогыг барих ёстой. Гэхдээ энэ бүх бодлогын хамгийн ихний зорилго хамгийн ихэнд Монгол хүн тавигдах ёстой шүү. Монгол улсын нутаг дэвсгэр Монгол нутгийн тэр онгон дагшин байгаль экосистем алдагдахгүй байх ёстой. Энийг говийн бүсэд бүр түлхүү анхаарч ажиллана. Энэний төлөө энэ бүсчилсэн хөгжлийн дагуу Монгол хүнийг сайхан амьдруулна, экосистемийг авч үлдэн, ногоо эрчим хүчийг хөгжүүлнэ, уул уурхайг нь ч хөгжүүлнэ гэсэн ийм бодлогыг зэрэг барьж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ тал дээр бол одоо говийн бүсээс сонгогдсон гишүүний хувьд нэгдүгээр үүрэг гэж бодож байгаа. Тэгэхээр нөлөөллийн бүсийн тухай хуулийг бид ярих болсон. Дээрэс нь аялал жуулчлалыг ярих болсон. Экосистемээ эвдэхгүй байх талаар ярих болсон. Яг уул уурхайгаас тэдэн сая, тэдэн тэрбум, тэдийг 80-ийн доллар олно гэж ярьж байгаа шиг энийг яг зэрэгцүүлж ярих ёстой. Энэний төлөө өнөөдөр байгаль орчны яам ажиллах ёстой. Байгаль орчны яамнаас гардаг байгалийн үнэлгээ гэж хийдэг. Тэр зүгээр нэг юм бичиг баримтын бүрдүүлэлт болох ёсгүй. Иргэний үнэмлэх авахд 2 цээж зурагт авид ирээрэ гэдэг үз. Яг тэрэн шиг зүгээр нэг уул уурхайн компани ч юм уу ямар нэгэн бомбд нэхэд байгаль орчны үнэлгээ гэж нэг дүгнэлт гардаг. Тэрийг зүгээр нэг бичиг баримт толгойд хавцсан дотор шургуулчих биш. Яг тэр байгалийн онгон байдлыг экосистемийг тэр ан амьтан агаар жигүүрт нь амьдрах ёстой шүү дээ. Тэрийг л бүгдийг яг зэрэгцээ шумаар л явуулах хэрэгтэй. Тэн дээр илүү түлхүү анхаарч ажиллана гэж бодож байгаа. Баярлалаа. За Сидорч
Тэгээд энэ аймагуудын хоорондын зам бол их чухал. Тэгэхээр одоо ялангуяа Дундгой, Өмнөгов аймгийн замыг Даланзадад Мандалгойн замыг илүү аюулгүй болгох. За Говьсөнбөр Сайн Шандын замыг одоо яралтай хос болгох, Улаанбаатар руу хос болгох. Сая өнгөрсөн зууны үеэр одоо их өрөвдөлтэй байлаа шүү дээ. Монгол улсын хамгийн ачаал өндөртэй зам, Монгол улсын нийт импортын 80% нь явдаг зам, замын үүдийн зам бол усан давтагдсан. Бүх бараа бүтээгдэхүүнүүд нь одоо үерийн усан давтагдсан гэж зогсож байгаа. Гэтэл одоо бид бол энэ эдийн засгийн Монгол улсын одоо нийт ард иргэдэд одоо хамгийн ач холбогдолтой зам аль байна вэ гэж эренбилж байгаад энэ зам руугаа тавьж байгаа хөрөнгө оруулалтуудаа хийх хэрэгтэй. Нэг номерын зам бол Улаанбаатар замын үүдийн зам аа. Энэ ачаа бараа хурдтай ирж байж хүнсний аюулгүй байдал хангагдана. Энэ бараа бүтээгдэхүүн хурдтай одоо аюулгүй ирж байж Монгол улсын маань энэ хүн ардын одоо бүхэл одоо импортын ахуй хангамж энэгээр хангагдж байгаа учраас энийг онцгой анхаарах хэрэгтэй байна. Яаж одоо Сайн Шанд Даланзадгыг хооронд нь холбох вэ? Тийм ээ. Одоо ингээд нөх Ханги мандлын зам одоо хатан болгосон очижсэн байгаа бол Сайн Шанд руугаа одоо Хамрын хийд руугаа одоо Дэмжгийн хийд Хамрын хийд хоёр ч одоо хоорондоо авцмаар холбогдвол ард иргэд маань одоо бидраас төр засгаас шалтгааллахгүйгээр энэ аялал жуулчлал бусад бизнесээ эрхлээд ингээд явчих боломжтой. Мөн одоо Өвөр хангай Өмнөгов Даланзадгын зам байна. 12 Даланзадгын зам. Энэ бол одоо асар ач холбогдолтой баруун бүсийн одоо аялал жуулчлалын том сүлжээ бол өнгийн голоонд дагаад явдаг учраас 12 Даланзадгын зам ач холбогдолтой. Тэгээд энийг Өмнөгов аймгийн эсрэг дараагаар ажиллаж байхдаа бас ажлыг эхлүүлээд ямар ч хойш нь ингээд 10 км зам тавиад эхлүүлсэн. Энийг бас Монгол улсын төсөвтөө ингээд нэмэр дараа болохгүйгээр төр хувийн хвшлийн түншлэлээр яаж хийх вэ гэдгийг одоо эрхийг нь зөрөгтэй олгоод өгчвөл энэ аймагуудын хоорондоо ингээд эдийн засаг бараа солилцоогоо хийгээд ингээд хөгжөөд явчих боломжтой байна. Өвөр хангайд том арьс ширний үйлдвэр байна. Тэр нь одоо түүхий идэггүй гаццсан байна. Гэтэл говийн бүсийн аймагуудын айл болгоны гадаа арьс шир үнгүүдэд ингээд байж байна. Тэрийг явуулахад зам харилцаа хэрэгтэй. Бэлтгэн нийлүүлэлтийн одоо энэ жинхэнэ сумын дарганаар, жинхэнэ багийн дарганаар ажиллаа хиймээр байна шүү дээ. Энд чинь ерөөсөө түүхийд үнцэнтэй болгоод тэр өвөр хангай үйлдвэрийг л зогсоохгүй талаар ажиллах хэрэгтэй. Одоо Өмнөговын Даланзадгад дээр ноосны угаах үйлдвэр ашиглалтанд орж байна. Тэр говийн бүсийн бүх одоо нооснууд айл болгоны гадаа одоо үн цэнэг байгаа хоньны ноос, тэмээний ноос тийшээ явуулах талаар энэ төрийн байгууллагууд одоо цаашдаа их бодлоготой, сумын дарганаар ажиллаа одоо их хариуцлагатай энэ тал дээр хийх хэрэгтэй баха. Тэгэхээр одоо бид үтс ирсэн дээр бол энэ аймаг хоорондын замууд их чухал байна. Дээрээс нь стратегийн одоо өндөр ач холбогдолтой энэ ордууд байдаг, байрладаг сумдуудаа одоо аймгийн төвтэйгээ холбох шаардлагатай байна. Дээрээс нь одоо энэ хил орчмын аялал жуулчлал гэж яриад байгаа. Тэгээд одоо хамгийн их боломжтой эдийн засгийг солонгорлох уулуурхагас дараагийн зүйл бол энэ хил орчмын аялал жуулчлалаа зөрөгтэй хийх одоо эхлүүлэх хэрэгтэй юм. Олон жил бид нар ярьлаа. Тэгэхээр одоо хамгийн дэлхий дээр хамгийн их очсон газраа одоо мөнгөө өгдөг худалдаа авалт хийдэг жуулчин бол манай хөрш орон байна. Тийм учраас одоо говийн аймагуд бол энэ хил орчмын аялал жуулчлалаа яралтай хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг дахин хэлмээр байна. Баярлалаа. За Сэдвэрч гишүүндээ баярлалаа. За ингээд одоо хөгжсөн хоёр панелистаас асуух асуулт маань наран цог захирлаас. За говийн бүсийн аймагуудад уул уурхай зам тээврийн хөгжил бол харьцангуй одоо хийгдэхээр те мега төслүүдэд суугаад явж байна. Үүн дээр мөн говийн бүсүүд дээр үйлдвэр технологийн паркын асуудал яригдж байгаа. Тэгэхээр эдгээр паркуудыг хэрэгжилт өөрөө ямар төвшөнд байгаа юм бэ? Ер нь хэрэгжсэний ач холбогдолны үеийн үйлдвэр технологийн парк гэж юуг тодорхойлоод байгаа юм бэ? За асуултанд хариулахад бол юм байна. Бид нар яг ингээд өнгөрсөн хугацаанд гол одоо экспортын маань 90 гаруй уул уурхайн салбар үндсэндээ бид нар газраас одоо баялгаа олборлоод хөдөр түүхийгээр нь за дийлэнх нь одоо шороо гэсэн үг тээвэрлээд ингээд яг ямар ч байсан амьдраад ирлээ. Одоо энийг бол цаашдаа бидэрт ямар асуудал тулгарч ирж байна вэ гэхээр нэгдүгээрт одоо сая бол нилээл яригдлаа энэ
тээвэр логистик, зам тээвэр маань эдгээр тавигдах боловч бид нар ачаалаад дийлэхгүй шүү дээ. Олборлж гин, шороогоо яг ухчиж гин, тэрийгэ гаргаж чадахгүй байна, тээвэрлж чадахгүй байна. За бүр би энгийнээс нь хүнд ойлгохоос нь ярьж байгаа. За энийг яаж бид нар богсох вэ? Мэдээж боловсруулна тийм ээ. За хоёрдугаарт маш хямд зарж байна. Одоо говьоос гарч байгаа нүүрс одоо тонн эрчим хүчний нүүрс гэхэд нэг $13 дундаж байна. Тэ маш их том хэмжээтэй тонн одоо нүүрсээ ингэж зарж штэ. Тэгэхээр энийг ингээ боловсруулах одоо үйлдвэр байгуулагдсанараа бид нар дунджаар энэ зарж байгаа үнийг бол нэг дундаж нь бол 7-оос 10 дахин үнцэн нэмэгдүүлэх юм. Дээр нь ачаа тээврийн хэмжээг нь бол бас хамгийн багадаа 3, энэс бас 10 дахин дунджаар эхний ээлжийн боловсруулалтыг ихтэл ингэж багасгаж үр ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээ ингээд цаашлаад явах юм бол нөгөө экспорт төлбөрийн тэнцэл гэж одоо албан үгээр нь хэлдэг тий. Бид нар гаднаас олох долларын хэмжээ маань нэмэгдээд буцаагаад нөгөө боловсруулсан түүхийдээ худалдаж авдаг доллар маань багасаад бид нар өөр зүйлдээ одоо олсон мөнгөө зарах болцоо нэмэгдэнэ гэдэг. Ингээд байгаа нөөц болцоогоо бүрэн ашиглахад бол хамгийн гол нь энэ боловсруулах үйлдвэр хэрэгтэй байгаа. Тэгтэл боловсруулах үйлдвэр яг өнгөрсөн 30 жилд баригдахгүй байна уу гэхээр энэ өөрөө нэг ингээд яриад хийгдчихдэг ажил ерөөсөө биш. Бас их хэцүү ажил. Хамгийн гол юм нь энэ дэд бүтц байна. Дэд бүтц гэдэг нь цахилгаан ус хангамж сая одоо манай гişүүд ирээд байна тийм ээ. Цахилгаан ус хангамж, зам тээвэр логистик, боловсон хүчин, бэлтгэгдсэн мэрэгжилтнүүд гэдэг ингээд олон бүтээгдэхүүн байдаг. Тэгээ энэ ажлыг чинь нэлээдгүй одоо ачаа өөрч, үр ашиг багтай ажлыг хэн нэгэн хүн санаачилж хийх ёстой болчиход байна. Тэгэхээр энэ мэдээж хэрэг нөөц баялагдаад тулгуурлаад стратеги ач холбогдолтой ордуудаас эхлэн төрийн өмчит компаниуд гол энэ дэд бүтц хамаг одоо үр ашиггүй ачаагийн үүрээд аж үйлдвэрийн үндсэн боловсруулалтыг хийх чиглэл рүү явах нь зүйтэй юм байна. За энэний дараагаас нь бол аж үйлдвэрийн одоо гинжин хэлхээ үүсгээд хувийн хвшлийнхэн бол одоо эцсийн дараа шатны боловсруулалт одоо бид ингээд дунджаар нэг 10 дахин үр ашиг нэмчих юм бол энэ цаашаа бүр жоншин дээр очих 50000 дахин нэмэгддэг ийм үйлдвэрийн гинжин хэлхээ байна л да. Энэ лүү ингээ боломжоор хувийн хвшлүүд оролцоод үйлдвэрээ барих. Тэр хувийн хвшлүүдэд тэр дэд бүтэц, тээвэр логистикийн боломж, тэр газрын боломжийг бол гаргаж өгөх. Энэ ажлыг л одоо төрийн өмчийн компаниуд санаачилж, одоо Эрдэнэс Монгол нэгдэл санаачилж ингээд 6 стратеги ач холбогдол дээр аж үйлдвэрийн парк гэж яриад байгаа. Ерөнхий концепц нь энэ юм. Тэгэхээр яг том дүнгээрээ аваад үзэх юм бол энэ ажилд нийтдээ одоо эхний ээлжинд бид нар нэг 5.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэж энэ паркууд баригдана. За энэ паркуудын үндсэн дэд бүтц ажлын одоо оролцоог бол нэг 26%. Түр одоо бүгдийг нийж хувийн хвшилтэд өрсөлдөх гээд байгаа юм ерөөсөө биш. Нэг 26% гол хүнд ачааг нь үр ашиг багтаа ачааг нь одоо төрийн өмчийн компани хийгээд за үлдсэн 76%-ийнх нь тэр одоо боловсруулах аж үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ ажлын бол хувийн хвшлүүд гэх юм аа. Хувийн хвшлүүдэд боломж олгох. За яагаад ингэж яриад байгаа юм гэхээр бид энэ ийм боломж олохгүй болохоор өнгөрсөн одоо 30 жилийн хугацаанд нэг энэ аж үйлдвэрийг бид нар олон жил боловсруулах үйлдвэр ярьсан хэрнээ нэг 63% боловсруулах үйлдвэр баригджээ. Тэр нь бол ингээд яг л бас энэ төрийн өмчит компаниудын уурхайны одоо нэг бага агуулмжтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг барьдаг ийм л концепцээр баригдсан. Тэгсэн хэрнээ тэрнийх нь одоо 49 буюу 77 үйл ажиллагаанд дампуураад зогссон. Өөрөөр хэлбэл энэ боловсруулах аж үйлдвэр маад хөгжиж болохгүй нэг асуудлууд үүсээд байна та тий. Тэгэхээр энэ асуудал чухам юундаа байна вэ гэдэг дээр хүртэл бид нар нэлээ анализ хийж үзсэн. Тэгэхээр яалтчгүй ингэж үйлдвэр технологийн паркын концепцоор аж үйлдвэрийн одоо гинжин хэлхээ үүсчээж л энэ дараа шатны үйлдвэрүүд хөгжих боломж, хөрөнгө оруулах ийм боломж бүрдэх юм бил. Энэ бол зөвхөн одоо сахилгаан ус хангамжийн асуудал биш. Зам тээвэр одоо боломжийн бүтээгдэхүүн анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүний хямд бөгөөд найдвартай хангамж гэдэг олон зүйл бий болж байгаа. За нэг сайн зүйл нь бол бас эндийг хөгжүүлээд яг тодорхой хэмжээнд боломж байна гэд хувийн хвшлүүд маань хүртэл өөрсдөө
санаачилж энэ үйлдвэр технологийн паркын ажлыг хийж байгаа. Говийн бүсд ялангуяа одоо 2 паркын ажил болвол за нөгөө цар хүрээний хувьд бол одоо манай төлөвлөж байгаа шиг тийм их том биш ч гэсэн боломжийн энэ 2 паркын ажлын бүтээн байгуулалт явж байна. За манай паркын хувьд бол одоо яг тухайлан говийн парк дээр ярих юм бол үндсэн одоо нөгөө нүүр сугаах үйлдвэрийн маань 10 сая тонны нүүр сугаах үйлдвэр маань ашиглалтанд орчлоо. Энэ маань одоо ингээд аж үйлдвэрийн паркын үндсэн түүхийд гэсэн. Энэ түүхийд ингээд цаашаа боловсруулах үйлдвэрүүд рүү ороод явна. За энэнд шаардлагатай одоо сая ингээд бид нар гадаргын усны талаар нэлээ ярьж байна. Ус хангамж ярьж байна. Цахилгаан станцыг сэдвэрч гişүү маань ярьж байна. Цахилгаан хангамжийн асуудал. Энэ дээр нэмээд энэ сэргээгдэх эрчим хүчний ногоон эрчим хүчийг бид нар бий болгож ийж энэ өрсөлдөх чадвар үнц нь бол ингээд нэмэгдэх ийм юм. Тэгээ эцсийн дүндээ энэ одоо ингээд зургуулаа нийлэхээр болоод за энэ говийн бүсд орж байгаа нөлөөллөөрөө энэ эдийн засаг нийгмийн болвол асар чухал ач холбогдолтой. Дээр нь энэ нь ингээд нэг үйлдвэрийг нэг хувийн хвшил юм уу нэг төрлийн өмчит компани очоод хийхэд маш их хүндрэл байгаа учраас энэ ингэж төр хувийн хвшлийн оролцоог давхар хангаж дээр нь төрийн өмчит компани төр өөрөө жоохон ачааг нь үүрч явах ийм чухал ач холбогдолтой байгаа юм. Тэгээд энд тэгээд хамгийн сүүл би зүгээр нэгэн тэнд ингээ хууль тогтоогчд маань нэлээ олон оролцоо сууж байгаа учраас нэг зүйлийг ярихдаа өнөөдрийн ингээд хилцэж байгаа сэдв бүхэлдээ энэ одоо дэд бүтцийн асуудлуудыг маш их ярьж штэ. За ялангуяа зам, цахилгаан энд бол нэг энэ либералчлалын асуудал бас 30 жил хоцорч явсан учраас энэ хөгжил ер нь их дутагдж ирсэн. Сая сэдвэрч гişүү маань ярьлаа штэ. Ингээ мөнгө олох боломж гараад хувьд үеийг манай энэ дэд бүтцээр яадаг вэ гэхээр эрчим хүчний их үүсвэр, зам, цахилгаан дамжуулах шугам өнтер ингээд тодорхой хязгаарлалтыг заавал яамны харьяанд авах хэвээр. Хувийн хвшил барьсан бол одоо заавал татан үнээр төвийн эрчим хүчиндээ нийлүүлэх хэвээр. Тэгжээж буцааж одоо энийгээд үнэтэй авах хэвээр гэдэг ийм хатуу зохицуултууд нь байгаад байгаа учраас төрийн өмчийн компани дээр ч гэсэн бид нар одоо ингээд 5-7 цахилгаан станцыг хийвэл хийчих байхгүй. Бид нар зам барьж болж байна. Нэг зам хөрөнгө оруулалт гарсан. Одоо энийг бол дэлгэр сайхан сайд айгүй сайн ойлгоод либералчих юмыг өөрөө яриад байгаа. Ингээд төрийн өмчийн компани эдгээр шүүмжлүүлж байгаа гэсэн манай Эрдэс 5-7 маш их хөрөнгө гаргаад төмөр зам барьчих. Тэгэхээр энийг яам эзэмшнэ та нар бол одоо эзэмших болохгүй гэд. Тэгэхээр яаж төрийн өмчийн компани бол төвийн хвшил хөрөнгө оруулах юм бэ? Нэгэнт яам хураагаад авчих юм чинь цахилгаан станц бариач хэрэггүй одоо юу ч хийсэн дэд бүтцийн юм нь бол яамдууд нь эзэмшлээд хэдэн хүмүүсээ томлоод ингээд маш том нүсэр бүтэц бий болгоод хасар үр ашиггүй төсөл болгож хувиргаж байгаа учраас энэ ажлууд явахгүй байгаамаа. Тэгэхээр энэ юмнуудыг давхар энэ хууль тогтоох байгууллага маань бий болгож либералчилж ийж одоо төрийн өмчийн компаниуд илүү ачааг нь үрээд тэгээ овийн хвшлүүдтэй боломж олгоод тэгээд энэ одоо салбар үйлдвэрлэл хөгжиж ийж бид нар одоо үр ашгийн бүрэн хүртэх юмаа гэдэг зүйлийг хамгийн сүүлд хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. Манай наран цогц захирлын хэлж байгаа саналуудыг бас манай засгийн газрын гишүүд, улсын хурлын гишүүд маань цаашдаа ажиллагаанд хэрэгжүүлнэ гэдэгтээ сэтгэлтэй. За тогтохгүйгаас асуух сүүлийн асуулт байна. Манай улсын тухайд сүүлийн бараг 50 жил орчим тийм Монгол улсынхаа нийслэл төвлөрлөө логистик маш муу байна гэдэг чиглэлд бол иргэд олон судлаачид санал нэгдээд энэ бүсч үүссэн хөгжлийн бодлого өөрөө хэрэгтэй гэдэг дээр харьцангуй нэг зөв рүү харчлаа гэж харагдаж байна. Өнөөдөр ч бас бид бүхний энд хурд суулж байгаа зорилго бол энэ бүсчээсээ хөгжлийг нэвтрүүлэх, ойлголтоо нэгмэр болгох чиглэлд явж байна. Тэгэхээр энэхүү бүсчээсээ хөгжлийн бодлого бүрэн хэрэгжснээр Монгол улсын бид бүхний хүртэх хамгийн том өгөөж нь юу юм бэ? За энэ их төвхтэй асуудал харин. Юу гэхлээр бид нар 2001 онд ч ба 25-ыг баталсан ч ба нөгөө л үндсэн транзит сүлжээ бол манай бүсчилсэн хөгжлийн суурь дэд үтс юм шүү дээ. Өөр бүсчилсэн хөгжөөс өөр үзэл баримтлал гаргавал дэд үтсийн суурь нь бас өөр байх ёстой. Тэгээ нэгэнт бид нар энийг сонгосон учраас аль тэртээс сонгож явуулсан боловч одоо өнгөрсөн хугацаанд сая өөрөө чи хэлдэг хугацаанд
нөгөө таранзит мөнгө олдог замаа барихаасаа урьдчилаад орон нутгийнхаа замыг хөөгөөд Улаанбаатар хотыг 8 цацрагдсамаар шууд холбоод ирээний бараг 8 зөвхөн тараагаад ирэхлээр таранзит нь байхгүй. Ирээний бараа л байдаг. Улаанбаатараас өө тээврийн зардал хэддэх юм бэ? Улаанбаатарт хүрэл одоо 2000 хэддэхэд ховдод 4000 гарч байна л гэж ярьж байна. Ийм болсон учраас тэр бүсчилсэн хөгжлийн таранзит зам чинь төв тэнхилгийнхээ таталцалаар бүс нутаг үүсгдэг байхгүй юу? Тэр бүс нутаг урд дахь боонтоосон урд хөршийн бараа, хойд боонтоосон хойд хөршийн бараа бүстэй тээврийн дан зардалтай бараагаар хангагдаад ирэхлээр орон нутгийн ард түмний амжиргааны өртөг буурнаа. Амжиргааны өртөг одоо өндөр байгаа учраас Улаанбаатар руу явах нэг том шалтгаан нь энэ. Ийм учраас Улаанбаатар хэд хөгжөөд бусад орон нутг нь хэд намсаад хүн амынх нь одоо нүүдэл суудал одоо хүртэл үргэлжилж байгаа завхан говьалтай би тэгж шууд байна. Ийм байгаа шүү. Энийг засахын тулд энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Эхлээд таранзитаа гаргаад бүс нутгаа байгуулга эдийн засаг бие даасан байдлыг хангаж өгөөд тэгээд яг бүс нутгууд ингээ биеийн дагаад ирэхээр Монгол улсын нэгдмэл байдал яаж хангагдах юм бэ гэдэг асуудал гарна. Тэр нь мянганы замаар хангагдана гэсэн. За би товчхон ингэж хэлий цаашаа үлгэр өнсөх шиг юм их хэмэрхнэ. Баярлалаа та бүхэнд. За тогтмол судлаачтай баярлалаа. Ингээд өнөөдрийн манай говийн бүсийн хөгжил хэлэлцүүлэг өндөрлөж байна. Нийт хүрэлцэн ирсэн панелистууд та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд манай салбар хуралдаанаас зөвлөмж гарна. Өнөөдөр нийт панелистуудынхаа ярьсан бүх асуудлуудыг нэгтгэхэд манай энэ бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнд зөвлөмж гаргахаар байгаа. За тэгээд энэхүү салбар хуралдаан өндөрсөн ч дахиад 3 салбар хуралдаан байгаа. Бизнес ба хамтын ажиллагаа, орон нутаг гэсэн сэдвээр 3 панел хэлэлцүүлэг өрнөн. Ингээд хамт байсан та бүхэндээ баярлалаа. За маш их баярлалаа.